Дэлхийн монголчуудын Англи радио 88.1 хүрэлцэн дээр сугаад харуулан сонсож буй эрхэм сонсч үзэгчдээ энэ өдрийн амар амгалан дахиалдахыг 7 өнөг бүрийн даваагаас баасан гарагийн 17 цаг 15 минутаас радиогийн 3 дугаар студиэс хөгжөлтөө хөнгөн байцгааг сураатагаар Яна нэвтрүүлэг маань эрхэм сонсч үзэгчдэнд шууд хүрдэг. Өнөөдөр 2023 оны 1-р сарын 20-ны баасан гарагийн Яна нэвтрүүлэг инхүү эхэлж байна. Студид хөтлөгч гэрлээ номой хаш мөгийн найруулагчаар Обинаар ажиллаж байна. Нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар гэрээ шинжлэх Kitchenol за мөн арга билег зөвлөлт хамтран ажиллаж байна баярлаа. Өнөөдөр бид бүхний хамтдаа ярилцах сэдв маань ястой гоё сэдв байна. Хит их авьяастаа болчихвол яана. За яанасаа дахин ч байхгүй. За бурхан чамд дараах бэлгийг өгвөл алийг нь сонгох вэ? Эхлээд зүгээр сонголтоо юм шүү заяа. За супер дуулдаг болох, супер зурдаг болох, супер бүжгэлдэг болох, супер жүжигэлдэг болох. За би нэг ганц удаа даваа өрхөө ашиглаад төрөл хариулчих. За. Яг давхардаж болох юм байгаа мó. Болно шүү дээ. Би супер жүжигэлдэг болохыг авна. Яг гэвэл тэ жүжигэлдэг болчвол жүжигчд чинь угаасаа зурна ингээд зурхан жас юу юм бэ? Дуулна, бүжиглэн тэ. Тэгээд дээрээс нь бол зүгээр л жүжиглэн. Үгүй тэгээд дээрээс нь бас ингэ штэ. Жүжиг аваад нөгөө гурав авчдаг гэдэг. Тэгээд жүжигчин болох юм болно штэ тий. Ямар ч ингэж дүрд хуурч чадах байхгүй юу? Би хуйлч болж гин, эмч болж гин тий. Жүжигчэр зүгээр дүр. Тэгээ яачаа. Тийм лаг болно гэсэн үг. Тэгээ яачаа ёо. Ёо. Номин цэцгээ дүр бүтээхээ яриад байна жүжигчин үний хувьд би. Хуйлч болно гэж амар лаг хуйлч болохгүй штэ. Гэтэл тэр чинь дүрээ судалж байгаа юм чи тодорхой хэмжээнд бас жүжигчин болоо. Новшин хуйлч болоо. Ти хахуул авдаг прокурор болж байна. За одоо хариул үгээ хариул. Би дуулдаг болно. Би угаасаа л уг нь рок гитарч болоо гэж боддог гэсэн. Би дуулдаг. Тэгэхээр таны дотор нэг цаанаасаа л жижигхэн дуулах юмсан гэсэн мөрөөдөл байдаг байна. Энэ ивийг хөргөө би тайзан дээр гарах юм шиг. Дуулж чадахгүй болохоор нэг юм нууцхан мөрөөдөлтэй явд юм байл та. Нууцхан мөрөөдөл. Уг нь би гитарч болоо гэж бодож исэн чинь та яг дуулъя. Хөөе би дуучин болоо. Аха танд зураач яг таарна. Гүй би дуучин болоо зохиолын дуулаад тэгээд нэг хідэн төгрөг олохоо бодъё. Тий. Та бүр хит их авьяастай шүү дээ. Бүр хит. Яад. Юу та гоё том хайз хашаахур зүгээс 21 аймаг хуйлроо. 21 аймаг 330 сумыг бүр хит удаа тойрон аялал тойрон тоглол. Ямар яг үлээ тойрон аялал хийдэг лөө. Тойрон тоглолт. Аймаг болгонд их нэртэй. Юу даварцсан. Гэр гэж байхгүй. Нэг аймагт нэг сар тоглолттой юм. Үгүй аха та нэг хосон толдог нэг үнтэй л болчих штэ амар штэ. Аймаг болгонд заварч явснаас тэрэн дээр юм шиг шүү дээ. Хосон дуулдаг хэрэлдэн штэ. Аймаг болгонд таалагдаад байгаа юм шүү. Тэгээд уцаар заарагаар гарлаа. Тэгээ хит их авьяастай бол баг ийм байх хаа тий. Йоо. Би бүжгэлдэг болъё. Би бүжгэлдэг гэдэг юм байхгүй штэ. Байгаа мó? Бэн. Чи бүжиглэхээр нэг тийм олны танил бүжигчин гэж байдаг шүү дээ. Яах вэ тэгээд. Хүй байлгүй яа тий юу яриад байгаа. Хүй наад чи амар балет чинь болох юм бол тий. Балет чи цөөхөн үзнэ. Тийм. Тийм мэдгүй шүү дээ. Үгүй мэдээ. Бидний мухад давт. Бүжигчин болно гэсээрээ бол элитүүд ингээл амар лаглаа хүмүүс хараад. Балет чинь нэр. Оюун. Монгол Улсын ардын жүжигчин оюун. За өөр. Оюун. Тэгэл болоо. Тий, оюун. Монгол Улсын гавьяа жүжигчин алтан хуйг. Тий, алтан хуйг. Алтан хуйг маань байна. Оюун гой маань байна. Тэгэл бурхан надад хит их авьяас өгсөн чинь бүжгийн бүх төрлөөр бүжиглэн шүү. Дөрвөн шатрахаа өөрх юм салин муутай гэдэг аюу хэцүү гэдэг. Тэгээд ярилцлага байх. халтур хийштэй энэ хит их авьяас. Тэгээд яаж халтур хийх юм? Үгүй харин бүх төрлөөр бүжгэлдэг гэдэг. Тэгвэл юу яана? Би ингээ нөгөө мөнгөтэй юм чи ашиг болтоор орж ирээд тэгээд чамд мөнгө авчаална. За одоо тэгвэл мөнгө задгалж 1000 төгрөг байж авч. Үгүй. Юу гэж 1000 төгрөг. За би жүжигчин болсон. Та хоёр дуучин болох замналыг сонгосон тийм үү? За номой бүжигчин болсон. За одоо бүгдээрээ чадвараа сонгосон бол ямар төлөвлөгөөтэйгөө яри. За номин цэцэг яри. Бүх төрлөөр ямар ч гэсэн бүжгэлдэг юм байна тийм. Шүний цагаар илүү цагаар ажиллана. Бид гоо ингээд шоуж чичгүүтэй. Маск зүүч. Маск зүүхгүй. Шүний цагаар гэхээр тэр нэг төмөр мөртөө бүжгэлдэг. Гурлаа ингээд харж нэг хүүхэн гарч ирээ шонт.
Ингээд яа чи энэ хитицих авьяасыг ингэж ашиглана гэж үү дээ. Тэгэж амьдрахын тулд Энэ бол амьдрал аа. Хөөе манай гэж ярих юм бол манай багш энийг чи урлаг гэж хэлж ирсэн бид нарт. Гэхдээ урлаг гэж биш гэж хэлээгүй шүү дээ. Та тэгээ яг хитээцийн хавьяасыг ийм юм зориулчих гэж тэгээд байгаа. Тэглээ яг нөгөө шонтой. Чи харда миний биерээ бүжигчин байсан бол те Башоо театрын тайзан дээр ингээ бүжиглэн ингээ ярих байсан байхгүй юу? Чи Башоо театр гэж үү? Чи хороо. Яа бүжигчин хүмүүсийн заяа гомдчихлоо нэрээс. Арай нэрээ. Башоо театр гэдэг гоё баарын юунд баг бүжиг. Хитээ хавьяастай тэгэл тэр театр тайзан дээр ч явна, шүний хатан ханаа нуулаас ч явна. Ерөөсөө юмар нь явна. Яа бас шүний хатгаа Яа. Шүний. бүр нэр өгöd нас. Шүний хатгаа нөгөө нэг өвлийн хатгаа ямар ч үгүй уянгалын явгаа жил. Тэглээд ямар ч юу ахгүй мэн. Йоо. Авахгүй мэн. Өдрийн хатгаа шүний хатгаа. Яа юу яриад ам би яг л энэ бүжигчэнтэй өрсөлддөг жижигч юм байж. Би зүгээр мянган кинонд би дөрөв бүтээгээ мөнгөлөд явж гин. Бала юм яриад яа. Кинонд дөрөвтөгч явтай. Яа тэр мөн бүжигчэнтэй. Намайг яагаад үзээд. Намайг ингэ гэрлээ шонгийн модны бүжигчин байсан. Гуник тэмэгтэй дүр бүтээл гинэ. Тэгээд над дээр би тааж үгүй. Яа. Би тэр нөгөө шан дээр нээжаад жинхнээсээ буугда хөлөө угалчих байлээ те. Бүр жигнээсээ гуник жүжигчин болоо те. Өнөөдөр хараа бид хоёр өглөө бид хоёр таарлахгүй юу? За. Хаалганы гадаа тэгээд би намбан хүлээж жагаад ороод ирэхээр нь хаалга онгоолгоод гэж. Баярлаа ачхаа. Тэгээд нөгөө хаалга ороод нөгөө хаалга байдаг штэ. Тэгээд тэрүүнийг онгоолгож өгөх гээд хурдан явах гэсэн чи манай хүн зүгээр хаж ошгоч гараад өөрөө онгоолгаад яваад байсан. Тэгээд би чи чамд гэрлээ стил дутагдаж байна. Тий гэрлээ стил нь ингээд жоох удаа алгаад хашихыг хүлээн. Онгоолгож өгөх нь хүлээн. Тийш. Харин намайг ер нь тэмүүлжтэй. Бүр ингэ алхтаа үрдэл урагш бүснэ хайна. Тэгээд яг ингэ би бас урдаа хаалганы онгоолгоод өгчих. Яг гэсэн чи энийг дарах гэсэн чи миний урд орцсон хаалга онгоолгоод орож ирчих. Та ойлгохгүй. Энэ үчиг амьдралын төлөө тэмүүлж. Бүксөөлж явдаг. Эсвэл толгой сээжд урагшаага зүгээр ингэ ажиллацаалаа зүгээр. Уг нь очиж цаг нь болоогүй л байсан те. Бодчихсон. Манай гэрлээ болж ингэн намблах штт. Тэгээ аягүй чод ингэж надад эргэж авна да. Аялан нөгөө тойрон тоглолт гэдэггүй аялан тоглолт гэдэг гинэ. Нэр тийштэй. Аягүй тоглолт. Тойроо тоглож байгаа. Тэгээд миний юу бол бүр тоглолтоо нэрийг ч мэдгүй бүртлээ юу хамгийн дөрөнд 21 аймагт 21 ихнэртэй гэдэг байгаа тийм. Йоо за та ямар төлөвлөгөө гаргасан гэлээ. Миний хувьд бүр тодорхой. Их хурлын гишүүн болно. Дуу дуулжаад явж яснаа юу? Тийм шүү дээ. Оо тэгээ 21 аймгаар явж байгаа ч бүр аймаг болгон тань олны танд болох юм биш үү? Тийм ээ. Нэр тийм ээ тань ирээдүй байна. Сайн байна уу гүшүнэ? Солонгос кинонд чи тэгээд Монгол улсын түүхэнд 2 дахь уран бүтээл дууч. Улсын хурлын гишүүн. Солонгос кинонд дээр бүр ингэ гүшүнэ гэж амжилтдаг штэ. За мөнхөт. Би юу? Төлөвлөгөөр. Би рок гот болно. Тэгэл та хоёрыг орлоо. Яагаад заавал бит хоёрыг Алдарч жүжигчин алдарч шөнийн хатаа хангай дуртай. Шөнийн хатаа яаж байгаа? Тэгчээс хоёрт зэрэг уулзж байгаа баригдаад. Хоорондоо задлтна. Бит хоёр уу? Би шөнийн хатаа. Би алдартай жүжигчин. Йоо. За тийм боддог байх юм шиг. Бүр нэг хоёрт ариж хашаах дурлахгүй юм боос. Ядаж надад оруулсан дээр үстэй. Нутгийнхаа нурлаа. Тэгэж итгээд энэ нутгийн нур ямар чамаагүй хөөе. Хөөе. Бит хоёр чамааг тоохгүй. Чи ямар соолгүй яадаг юм бэ? Ямар амар тий бадрангуй юм бэ тий. Жүжигч чи хараа дуучтаа дурлдаг аахгүй юу? Яа. Энэ дондор бүжигч ямар хамаатай.
Хараа Жүжигч бол жүжигчтэй дөрөлд орно гэдэг. Жүжигчтэй дөрөлд орно. Никол хашаахын лаг гоё хүмүүс Никол Кидман шүү дээ. Никол Кидман чинь нөхөртөө дурлсан. Нөхөр нь Кит Урбан гэдэг дуучин байхгүй юу? Никол Кидман жүжигч чинь дуучдаа дурлдаг. Гэрлээ миний араас хүнгээ алдаал гүгээд ирсэн. Үгүй Никол Кидман Шүнэн би номинтой уулзаад Никол Кидман өөрөө нөхөр нь дуучин юм бол яагаад Робби Уильямстай хамтарч дуулсан? Тэгэл явуулдаа л байдаг байхгүй. тэр чинь зүгээр Намайг бас тэгдэг шүү дээ. Надад ч тийм. Тэгээд зүгээр гэрлэгч амьдралын төлөө ахгүй юу? гэрлээ жаах юу яагаад муу кино тоглоод ирвэл яг би нэг удаа доолж өгнө хамт. Яа, карьерийг мэн өсгөнэ. Тий. За Улаанбаатар хотод 17 цаг 26 минут болсон. Манай найрлагч санал асуулга оруулсан байна. Та алийг нь сонгох вэ? Аад нь жүжигчин, Б-д нь бүжигчин, В-д нь дуучин, Г-д нь зураач. За манайхан санал асуулганд итгэвчтэй оролцоорой. За нэвтрүүлгийн хамтран аялагчаар гэрээ шинжлэх Kitchen Hall хамтран ажиллаж байна. За энэ Kitchen Hall чинь Надаас л асуу та. номер 1 энэ порцелан чулуу гинүү. Харин тэр порцелан гэдэг нь юу гэсэн үг? Харин яга. За тэр порцелан чулуугаар нь Би тэрийг аваагүй шүү. Тийм үү. Үйлдвэрлэлдээ нэвтрүүлэхээр энэ шин технологи юм байна. Тэгээд Kitchen Hall брэнд нь бүтээгдэхүүний түүхийд материалаа сонгохдоо хүний биед бөгөөд байгальд орчинд ээлтэй олон улсын стандартыг хангасан эрүүл чанартай материалыг нэвтрүүлж хэрэглэж ирсэн билээ гэж. Тэгэхээр та бас л ийм л гоё бүтээгдэхүүн авсан сонгосон гэсэн үг шүү дээ. Тийм тий. Гэхдээ би тэрийг аваагүй шүү. Гүгүүд тэрийг ойлгосон. Гэхдээ тэр юуныхын тавилгын тэр давцсныхын тэр модонд авсан байгаа. Миний авсан. За. Тэр нь зүгээр чанартай юм бол зүгээр чанартай. За. Гэтэ порцелан чулуу ерөнхийдөө давуу тал нь ийм юм гинэ. За, өндөр нэгтралтай. За Тасралт руу сайжруулдаг энэ бүтээгдэхүүнээ. Тэгээ эдлэгээ дац сайтай. Дац гэдэг чинь одоо дээр нь одоо ингээд нөө юм тавихад дац сайтай хаагч магарах нь маш бага. Тэгээ ерөөсөө хээ өөрчлөгддөггүй. Мэдээж одоо харагдах байдлын үед өнгө үзүүлж бол маш сайн. За тэгээд цэвэрлэхэд илүү хурдан зурагдахгүй гэд ийм давуу талтай. Би бас дээр нь гараад унтчихдаг шүү дээ. Юу нь даацтай гэж шүү. тийм өнгөрөө тий. Галтгооныга тавилган дээр унтдаг. Одоо юу яа? Kitchen Hall-ийн тавилган дээр унтдаг. Би Kitchen Hall хэлий. Тэр порцелан чулууга хашихаар реклам доо. Ашиг дээр нь суугаад даацтай. Өөр ярих байхгүй. Амар чам суугаад. Хашаа тий. Хата одоо нэг алдартаа дуучин юм шиг тий. Тавилганд галтгооныга тавилган дээр гарч унтахгүй яхаа. Kitchen Hall-аас орын аваад унтчаач. Яах юм бэ? Галтгооны тавилга байгаа юм. Харин дац сайтай гэдэг чинь тэрнгээр илэрхийлээд байгаа. Харин тийм шүү. Ашигыг дааж штэ. За. Тэр бүр хаардаа ингэнэ. Загварын ноён оргил болсон Итали улсын стандарт чанарыг мэдрэх боломжийг Kitchen Hall бүрдүүлж байна гинэ. Kitchen Hall хараа бэлэн тавилга байгаа бас ийм загвараар хийлгмээр үнэгээ захиалгаа өгч болох юм уу? Тийм ээ, болно. Яасан юм ойлгодог зэлгүй. Хичтэй. Орж ирэх таасандаа асуух юм. Иргэлцсэн шүү дээ. Зүгээр бэлэн тавилга. Зүгээр бэлэн тавилга авах амар байдаг юм аа гэж ярьсан болохоос. Хэрэг бүр итгэхгүй байх юм бол та дугаарлан залгаад асуу. Тэгээд Ашихаа дуур нь хилээд өгч юм мөх хатад. Йоо, это мартчихна. Сайн чихгүй. Тэ. 77 тэг 80. 77 тэг 80. Дахиад авцлаа юм уу гээ. Яа, шалгаад штэ. Тэгээд 99 13 92 гэсэн утсан. 99 13 92. Хүүе энэ хямдрал чи одоо 23 дуусах юм байна штэ. Тийм штэ. 23. Нэг өдөр дуусах гэдэг юм штэ. Тий, одоо энэ хагас өдөр бүтэн сэдэр ламжаарай. Хагасдан сайн хурдхан шиг яв манайхаа. Хурдхан шиг яв тий. За ингээд нэвтрүүлгийн хамтран аялагчаар гэрээ шинжлэх Kitchen Hall хамтран ажиллаж байна. Баярлаа. За ингэнэ зураач олоод нүцгэн зураг зуруулах модельүүдэд үнэгүй зурж өгнө гинэ. За хашаах сонгуульд ядагчгаад шүдэн замдаа зуучсан. 40 мянгад дахиж миний дуу гიშгийг хориглолоо гинэ энэ хийх гинэ.
ямар муухай юм Шүтнээс жигчлүүр штэ тий. Хөөе гэхдээ угаасаа хашаахын фэнүүд чинь нөгөө нэг 21 аймгаар байх юм чинь угаас 40,000 тамаагүй биш үү те? Монгол орон даяар та дуугаа явуулахыг хориглох юм биш байгаа. тийм шүү дээ. Хүмүүс надад тийм дампуурах гээд явуулахгүй л дээ. Йоо. За, тэгээ би бол штэ тий. Ер нь бол Монголдо битгий хийлдэ дэлхийд гарахыг л ер нь бол бодож байгаа. Одоо Холливуудад очиж хүсэрнэ гэж бодож байгаа. Угаасаа хит их авьяасан штэ те. Тийм штэ хитийцих авьяас штэ. Ер нь би ч гэсэндээ ер нь бол Яа кинонд Авиас байгаад англи хэл Харин яада. Тэрлээ юм хөө ийцүү. Яа тий. хэлгүй кино. ийм кинонд тоглосон тийм. Орж ирээ. Яа тий. Хитэг авьяастай үгүй баг тэгэл болоо. Харин баг гадаад явна шүү. Чамаг угаасаа явуулсан чи ч өөрөө сайн дураараа шүний хатаа хаан болчихсон тий. Үгүй харин яг шүний хатаганаараа гадаад тари явах боломжтой байхгүй. Чи юу гандан боохгүй те. Энэ хоёр мөнгөгүй болох магадлал. Тэгэхээр нонох магадлалтай. Ашиг нэг үтчихсэн тий. Баян горч цаан яриулсан. Малтай болчих шүү дээ. Малтай болчих. А тэгээд бүр ингээд бүр мяар бол гоё найран дээр дуулна шүү дээ. За арай. Тийш доош орохгүй шүү. Юу гэсэн үг амьд найран дээр дуулна шүү дээ. Юу яриад байгаа аха бити. Ястаа тийхгүй шүү аха. Тэрний орон зүгээр 21 аймаг 330 сумаараа зүгээр аялан тоглолт хийгээл явж. Тэгэлээ бид чам санал болгоно шүү дээ. Ингээд за миний хөгш англи хэлгүй юм чинь. За бүр болохгүй энэ кинонд тоглоо гэл. Тэгээд гоё 18 нэмэх хараанаас салбарт оруулна шүү дээ. Тэр дээр чи хэл би ямар ч Хамгийн мяаж үжигчин тэр салбарт тоглолт шүү. гоё ойлголоо. Йоо. Ямар ч гадаад юм шаардлагагүй. Яадаг гинэ. Yes. Oh my god. Тэгээ ардаас нь аха yes гэвэл. Яа. Цаадж байгаа хилүүдийг харчихсан. Өгнүүдийг харчихсан. Ихэд нэг миний нэстэй. Чиний нэстэй явна. Хөөе дундуурнаас би ганц хоёр үг мэднэгүй. Yes baby, my honey. Come on. Нэрээс тийм үү? Нэрээс тийм үү? Найранд ч бүр цалингийн юм шүү дээ. Энэ хөөг айгүй юу дээ Идэвч армалтай байдаг. Хэлгүй усгүй мөртлөөч гэсэн байгаа бүхнээ шавхаад. хэл ястаа өгнөөсөө илүү үг хэлж байна. Даргах ёстой авианаас илүү үг хэлээд байна гэдэг. Йоо. За. Йоо. Явъя да одоо тэгээд яах вэ? Монголчууд харин ч гоё ингээ бинийгээ дэмжиж байгаа. Бидний зах зээл рүү татаж гаргах цагаагаад ингээд. Йоо. Та хоёр штэ тий. Нэг нь рок дуучин, нэг нь зохиолын дуучин штэ. Гэхдээ яагаад хамтарч болохгүй? Та хоёр нийлээд хамтлаг байгуулаач. Би ч ашиг тэрэл уу. Хоёрыг бибидэ хайрч. Хөөе. Айвч дээрүүлгүй. Та хоёр ингээд нэг хамтлаг болъё бодъё л доо. За яг та хамтраач Юу ч булаацалт шүү. Тэгээ байж тэгвэл та хоёрыг хэн нь ахлагч болох вэ? Би л ахлагч болно шүү. Яа. Халаач ёо өстө нэрээ. Оо яах юм бэ? Би алдар хийгээл явж ирсэн дээ. Хамтлаг байгуулчихгүй. Энэ хоёр угаасаа мөнгнөөс олж хэрэлдэнэ. Чи шууд мэдчихэв Тий, үү? мөнгнөөс олж хашаах тэгээ юм хэлж чадахгүй. Тэгсээр над ер нь мөөгийн чи дандаа надад бага мөнгөний нөгөөд идэм биш үү гэд. Тэгээ энэ хоёр хэрэлдэнэ. Хөөе нэг хамтлагаас нэг жижигчэн гараад эсвэл дуучин гараад салж болохоор дандаа мөнгнөөс олсон гэдэг тий. Худлааш тэр нь уулна бол Мөнгнөөс болдгоо мө. үгүй шүү. Юунаас болдгоо? Янз бүрийн шалтгаан байж болно шүү. Бүр мяарлаа гэхэд бид 200 найран дээр хэрвээ найран дээр болохгүй бол харин хамт явна. За та хоёр штэ тий. Нэг нь зохиолын сэдвэр, нэг нь рок сэдвэр тагтаа дууг дуул та.
Ямар тагтаа? Тагтаан бүрэгдийн хүч байгаагүй ч лүүдээ тэрийг Нөгөө агнастай болчиход дуул л та. Одоохонд агнас алга биш. Ямар сервис Үгүй хэрвээ найран дээр явна гэх юм бол хашаах удирдах чинь олон тэр үед. тийм штэ. Мөгийн ах шууд таны орлого багасна. Тэгээд би чамайг юу яана би шонгоо хүрээ чамайг аваад яваа. Юу гэж би одоо гадаадд явж байгаа. Тийм баян найран дээр яага шонтог бүж. Гэхдээ нэрээ айгүй хорвоо гомнмоор юм а тий. Хитицих авьяас заяачаад ах чинь намайг ингээд бэр нэг тамийн тухайны үлгэр шиг ингээд доош нь чихсээр байгаа. Тэгээд тим киноны жүжигчин болгочихж байгаа байхгүй юу? Тэнгүүдээ өөрсдийнх нь ярьж байгаа юм ингээд нэг юм найр марихны хаага яриад яваадах нэрээ. Үнэхээр өрөвдөлтэй юм аа нэрээ. Жижиг юмнаас амталдаг. Жижиг юм амттай. Нэгийг ингээд нэг дээшин гаргаад тэгээд Монголгүй яагаад Холливуудад очиод кино доош болчихгүй. яг хөө баган доллартай л болно үү? Чи бол дээш явна уу? Чи хоки Холливуд ирээ. Хоки ингээд амраа хайсан. Чамаг аваач тэгээд нэр ингээд гочд аваач. Тэгээд манай одоо ихтэй манай үчин доллар молор тоож ирнэ шүү дээ. Би тэгтээ ер нь бол та ороос хамгийн их мөнгө олох нь яг тэр Би яг үзнэ тий. Тэр хийсэн салбараас ч. Нөөцөг бол мяама чаавс нэг баарнаас илүү хөрөхгүй шүү дээ. Юу гэж дээ. Юу ч жижиг юм дээр ирэхгүй шүү дээ. Шонгоо үржил явдаг. Их чинь чамаг Башоо театрын тайзан дээр бүжиглүүлэх гэсэн чи өөрөө л тэр шонгийн модыг сонгосон шүү. Зөв ажил гэж сал тавья шүү дээ. Ихтэй зөв ажил. Аваа хитдэг болчихно гэдэг. За, Улаанбаатарт 17 цаг 37 минут болсон. Нэвтрүүлгийн хамтран ажиллаж танилцуулсны дараа санд асуулгын дүгнэлт танилцуулах учраас манайхаа санд асуулганд эцэгтэй оролцоорой. За, нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар арга бэлэг цолбор хотхон хамтран ажиллаж байгаа. Манай ард байдаг хотхон шүү дээ. Тий. Арга бэлэг цолбор хотхон төлөвлөлтөө ингээд дахин хөгжүүлээд тийм үү? Дотроо ингээд жилийн дөрөв улирал үйл ажиллагаа явуулах юм усан бассейнтай болсон. За дээрэс нь арга бэлэг төслийн давуу талуудаас нь дурдвал хотхон дотроо арга бэлэг хүүхдийн цэцэрлэг нь байна. Арга бэлэг бүрэн дунд сургууль нь байна. Хөршийн харилцаа хамтдаа хөгжих боломжийг дэмжих юм хөөрхөн гоё дундаа уулздаг юм төм маань байна. Энд одоо хүүхдүүдийн төрс өдөр мөдрийг хамтдаа тэмдэглэж очих нь байна. За тэгээ хүүхдийн насны ангилалд нийцсэн 2 төрлийн тоглоомын талбай байна. Олон улсын стандарт бүхий 3 хэрцэг 3 сагсан бөмбөгийн талбайтай, мини хөл бөмбөгийн талбай, газрын теннисний талбай зэргийг төлөвлөж өгснөөрөө таны гэр бүлд өдөр бүр аз жаргалтай дурсамжийг бий болгож байгаамаа. Хамгийн лаг байршил гэж байна. Тийм шүү дээ. Хошоогоо туслан ойрхон, Бенжиминга ойрхон, 100 айлын зах ойрхон, хотын төв ойрхон. Тий. Тэн угаасаа бүр ирээдүйд алт болох ах уу тий? Төгжрөл дээр бол баг та энд байр авах юм бол баг машин гүнийг гисгтэл явах юм байна. Тэгээ ядтал одоо улсын сургууль цэцэрлэг гэдээ бас тойроод байж шүү дээ. Тэ скватрын талбайгаас 2 км гэж байна. Тэгэл одоо ингээд дунд нь ингээд нэг юм талбай малбай шийдэд өгчөөгүй газрууд яадаг гэхээр заал аавна гэж угаас амар хол явдаг шүү дээ. Яг үнэ. Яа тэгэл цаг нь хідүү яасан хідүүлээ нийлээ хүний хідүү. Энд орчих юм бол аауд нь ч одоо нөгөө нэг одоо ингээд том болсон өсвөр насны хүүхдүүд нь ч ерөөсө гэрээсээ хол явах шаардлагагүй юм байна. Яг үнэ. Ерөөсө гэрээсээ ажилдаа авахгүй ч гарах байгаа байхгүй юу? Бусад бүх асуудал нь дотроо шийдэлсэн. За тэгээ хамгийн гоё юм нь хотын төвд шүү дээ ерөөсө тийм ээ. За ахаа утасны дугаарыг хэлж өгөөрэй. 75 9 22 22. 75 9 22 22. Мөг яг байршил нь хаана гэдэг өгч. За албисны хаяг нь ингэж байгаа юм. Скватер дүүрэг 11 дүүр хороо, Сөүл имлгээс хойш 200 м зайд гэж байгаа. Юуны Монгол 3 дугаар сургуулийн баруун талаар хойшоогоо 32 л явдаг замаар явж хахад байгаа. За ингээд нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар арга бэлэг салбар хамтран ажиллаж байна. Баярлалаа. Өнөөдөр манай нэвтрүүлгийн маань сэдв хитэх авьяаста болчихвол яана гэдэг сэдвээр ярилцж байна. За өргөжлүүлцгээе. Ой аха. Таныг ингэнэ хашаахыг сонгуульд нэр төшүүл мань 3-ыг сонгуулийн сурталчилгаанд ажиллана гинэ. За бараг дигтар байгаа. Нэгийг ч гэсэн гişүү болгочмоор байна шүү дээ. Манай бүжгийн салбарынхан дэмжиж байна. Манай кино урал гэрлээ хөтлөөл би гарч дуулаад. Манай бүжиглээд. Би угаасаа хит их авьяастай юм чинь. Та нарыг хичээхгүй тийм үжиг бүжиглэхгүй гоё Монгол бүжиг бүжиг. Гүг тэгээд юу яа? Бүр болохгүй бол ингээл энийг юм юу ахгүй хашаах руу ерөөсө саналаа өгөхгүй байгаа нөхдүүдийг нь шүн ирээрээ гоё бүжиг үзүүлэх. За тэгвэл орой тусгай уулзах шүү. Тэгээд тийм юм үзсэн юм чи саналаа өгнө шүү. Бас гэрлээ бас нэг юугаа шийдийг видео шийдийг өгөх тийм. Яа. Гэрсэг өгөхөд харин бэлээ. Яа. Би ноцоо би.
Ганцаараа үзээрэй. Гэрлэг нөөц кино. Яа. Үзэгтэй. Харин дэлгэхтэй. Тийм юм аппол ёо зүгээр өстэй. Бараг би самбал жуулаад явъя. Яа. Зүгээр гэрлэгийн киног хараад идэх. Яа, ямар эвэр. Та тэрийг бүгдийг худалдаж авъя штэ надаас. Яа, юу вэ харин өстой нэрээ. Надад ч гэсэн энэ хүн ингээ минутаар мөнгө төлж байгаа. Минутаар. Цагаарш бүр минутаар тий. Хамгийн хямдхан нь мөөгийн юм бэ дөө ер нь. Яхаа. Тусгай үзүр ахгүй. Гэтэ тоо яг надад тоглосон шүү дээ. Йоо, чи өөрөө ингэж яриад байгаа болохоос бит хоёр угаасаа хүүе одуудтаа л дурлдээ шүү дээ ер нь бол. Гэхдээ одуудын дээр нь дуучид байдаг. Яа. Гой мөөс та гой шүү. Тэгээд дурлал биз бит хоёр амар мөнгө өгнө гэдэг байгаа юм уу? Тийм шүү. Хоёр дурлахад тэгээд бүх юм минийг шүү дээ. Яа. Гэтэ нэрэ дурлцсан хүмүүс ч нэг хамаг байдгаа барьж гүдэг штэ. Тэгэж л бодоод байгаа юм байна л да. Тэгтээ үгүй гэж. Тэгтээ үгүй. Ном бүжгэлж байгаа л гараал явхад зөрөөл гэрлээ ороод ирж шээ. Яа, энэ нэрэ. Нүцгэн ингээд цав хүмүүс чаа. Йой, чи ёо. Таа байж. Нөө араби шах мах юм аа. Би тэгээд өнгө дэгэж шүү дээ. Гэрлээ ярьж байгаа. Нөгөөтлөө артлаа гараа. Яа ингээд хараа өдөрлөн нэм юм боддог байна шүү дээ. Эч нэг ажлын газрын юм дээ. Дарамтчтай хаа энэ. Цаагаараа нэг юм хилээд байгаа байхгүй юу харин тий. Ураараа компьютер ширтээ сууж байдаг тий. Ийм бодож идэг аахгүй юу? Чи яаж зүгээр сууддаг юм бэ? Яа. Тийм байх. Гэтэ гараа хөдөлгөхгүй мах толгойд юм бодоод сууж идэг. За, санал асуулгын дүн гарсан шүү манайхаа. Санал асуулгын дүн гарсан. За, та алийг нь сонгох вэ? Аад нь жүжигчин гэдэг дээр 203 хүн буюу 29%. Бүжигчин гэдэг дээр 65 хүн буюу 18%. Ер нь орлого сайтай л та. Дуучин гэдэг дээр 193 хүн буюу 26% бол зураач гэдэг дээр 197% буюу 27%. Ерөөсөө энэ зураач дуучин хоёр яг нэгэн хувийн зөрүүтэй. Зураач болдог гэж. Зэлэг гэж гэж. Могийн зураач чихэд басна. Бүгд хоёр хардаа арайхан дуучин болсноор эцээцтэй зах зээлээ булаацалтаад байгаа байхгүй юу? Гэхдээ хоёр өөр салбар шүү дээ. Өөр салбар хоёр өөр. Зураач болсон бол дахиад та хоёрыг суулгаал гизээ даа. Гэхдээ юу шүү дээ. Дуучин л бол дуучин шүү дээ ер нь бол. Дуучин сайхан л амьдэрдэг юм билий. Бэго ер нь л гоё л доо гоё штэ хаа. Гэхдээ явж дөрүүлээ ер нь олонний уран бүтээлчд болчихлоо. Би өөртөө айгүй бадрангүйсэн чи. Наа бүр ингээд чангаасаар байгаа тэгээ бүр ингээд ёо. Гэтэ порно жүжигч бодож байгаа байхгүй бүр хүчээр. мөг яах зураач чи юм штэ те. Нөгөө нэг зураг нь дандаа өгснийхэн дараа амар үнэлээдээд байдаг шүү дээ. Тийм болж болно та. Тийм шүү дээ. Эсвэл хоёр ч ихгүй болчихсон явж байгаа. Амьдсан зургийг хийч авдгүй те. Тэгээд та яа тань тийм боломж байна. Годч сууж штэ чи. Ёо. Психиатрын талбай урдаад саадсан сууж идэв. Час. Нэг юм буржгарын юм сэсгэр үсэн дээр нэг камер малгай тавьчихсан дээр ороод ингэ шийдсэн. Тэгээд хүн зураа сууж авах таг өөрхий. Гарын жижигцтэй. Мэмэ дүүн. Гата өтөн бэ нэг тачаа. Могийн хэрэгсэ зураач. Үс гэсэн яг даг юм байна. Зураач болдог гэж. Чамд ерөөсөө угаасаа рок дуучин бол ямар ч авч чадахгүй. Амар тийм юм амар юм хийсвэрстэй бадрангуй штэ эн чи хараач бит хоёрыг одоо яан гинэ сая те. Эн чи бол Тэрийг зураг болох. хийсвэрстэй. Яг зураг болох юм яг. Гэрлэгийн киноны юуны зургийг зурхаас. Синий зургийг зурхаас. Нэг тэгвэл болно. би чамтай гэрээ хэл. Гэхдээ зөвхөн CD-н дээр ашиглахдгаар гэдэг гэрээ шүү мөг та. Тэгэхгүй энэ нас те.
Оо тэгээ би зураг мөргийг бас тэ энэ тэнд өөр юм ууман дээр Майк ашигласан. дээр зураа. Магадгүй. Хөөр халтар хийсэн. Фото дээр баг гэрдэг. Илээ чинь зураг. Йоо. Ястаа мөнгөийг олчтоо даадчих. Йоо. Тийш бүр болохгүй нэрэ нууцаар гэрлэгийн зургуудыг финүүдэн зурж өгөөл явуулах юм байна тий. Йоо. Хашаха та 21330 сумаа нэг 5-6 удаа тойрчоод тэгээд өр Монгол руу явна гаага. Ядраа тийш тий. Тий. Ядахта та гадаад руу гарах хэрэгтэй байхгүй. Мөги чи тэгээд одоо хурдан од болмоор байвал хурдан л амиа орлох хэрэгтэй. Тэгэл дараач та. Чиний зургийг баахад зурж хаяа. Тэгээ ерөөсөө тий зургад би мөнгөрөөж үлдсэн дээ. Гэхдээ хараа тэр нөгөө нэг Гэрлээ наваа сохтоожгаад хорлж алах юм. одоо тэр нөгөө нэг 1000 цэцэг гэдэг нөгөө зурны түүх чинь зураач нь алдартай гэвстэй. Тэр зурган дээр байгаа эмэгтэй нь алдаргүй ингэвстэй одоо зураач нь алдартай. Тэгэхээр хоёроо тийм болох байхгүй юу ер нь. Чи энэ зураг яриад байгаа мó дуу яриад байгаа мó? Дуу зургийг яриад байна. Тэгээд персман гэдэг зураач. Тэгэхээр бол хэн очоод чамайг аминд авах цагт чинь бид гурав ээлжиж очоод хямдхан зургнууд чинь хөдөлтөд авчин тий. Тийш. Тэгээд дахиад өсөө очиж мөнгө хийгээд Мөгийн хатаа ер нь хизээ өгөх юм. Би нөгөө зурулж байгаа болохоор тий би ч нөгөө нэг зургуудын эрхийг өөр дээр авчих байхгүй. Тэгэл үснийхэн дараа зүгээр би бол зүгээр тэр бомтон болох юм байна. Оо, хачаа амар санаатай байна. Энэ нүдэд болчихлоо. Одоо та гурав баг хинэн чат хийх юм аа. Амир орлож байгаа юм шиг. Юу ч гэсэндээ олон зураг авна шүү. Йоо, Титаникийн Джек болны змөөгийн усан живж өгч мөхөөд гинэ. За өглөө чи тодорхойлчлаа бүр. Тэд Титаникийн зурвалтыг нь хийн. Тэгээд Гэрлээчлахгүй юу? Чи чинь намайг зурж мөнгө хийгээд байгаа юм биш юм шүү дээ. Тэгээ би гэхдээ танаа ар гэрийг харж үзнээ өгсөн чинь дараа заа юу. ганц үе хэлтэй. Хөөе гэхдээ мууяах бас тэр хувцас авах хэрэгтэй эрэхтэй өстэй. Та бүгднийг өөр дээр авах гээд байгаа юм уу? Тэгэл гэрлээ чат хэлэх юм. Намаагүй юм гэрлээ тохох юм. Та тэгээд гэнэ хонгор итгэвчээ зураач авах юм байна тий. Гэрлээ тохох юм байна. Зураачд угаасаа гинөө хонгор итгэх дэврүүн сайхан хүмүүс ээ. хэдэн төгрөг олохороо хэдэн цэцэг аваачаад бүгдийг аваачаад хүүхэнд өгч. Яг тийм байх юм байна. Тий, харин тий. За энэ үрээд 2023 оны 1-р сарын 20-ны баасан гарагийн Яна нэвтрүүлэг маань радиогийн 3 дугаар студиэс хөгжилтөө хөнгөн байцаагаас уриатагаар шууд хүрээд өндөрлөж байна. Нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар арга билег зогсбор хотхон за мөн гэрээ шинжлэх кичн бол хамтран ажилласаа баярлаа. Нэвтрүүлгийн хамтран ажиллагч Kitchen All гэрээ шинжлэлийн урамшуулал 1 сарын 23-ны өдрийг дуустал зарлалаа. Мэдээлэл авахтас 77 тэгтэг 80 80 9913 93 92. Нэвтрүүлгийн хамтран ажиллагч гэр бүл төвтэй бизнес зэрэглэлийн арга биелэх цогцлбор хотхон. Арга биелэх цогцлбор хотхон танд төлбөрийн хамгийн уян хатан олон сонголт бүхий таатай нөхцлөөр байртай болох боломжийг олгож байна. Дэлгэрэнгүй мэдээллийг 75-9 22 22 утаснаас аваарай. Яна нэвтрүүлэг хөтлөгч хаш мөгийн гэрлээ номон Дэлхийн монголчуудын амжилт радио 88.3